шинэ 30 жилийн эхлэл энэ бол төр иргэнийг холбосон гүн ардын намын ялалтууд Монгол улсын тусаар тогтол бүрэн байдлын төлөө ялалт байх болно. Ард түмний ялалт. Засгийн газрын хийж байгаа ажил үр дүнтэй. Сүүлийн үед бол их үр дүнтэй яадаг. Хоёр эрдэнэ ерөнхий сайд болсноос хойш тэр авилгатай тэмцээр одоо их олон ажлууд хийгээд байгаа шүү дээ. Одоо энэ хийж байгаа ажлууд нь бол болж гэнэ гэж бодож байна. Эх орны гişиг энэ дэтгэврийн мөнгө зөнгөө нэмж байгаа нь бол сайхан боломжтой л гэж бодож байна. Тэр авилгатай тэмцэх жоод авилгыг л одоо аль болохоор багасгах үгүй болох нь одоо зүгээр. Тэгвэл авилгагүй бол Монгол улс хөгжинэ. Ер нь зөв зүйтэй ажиллах л гэж бодож байна. Ер нь тэгээд англи бол ер нь гадагшаа одоо сэцүүлтэй арай өөр ингээд зүйлийг хараад тэрнээс хавлаа шинжилэлт хийх зөв л гэж бодож байна. Ер нь англи бол ер нь бол одоо дэлхийн нийтээр бол баг болчихлоо шүү дээ хоёр дуурай л. Тийм болохоор дэмжин. Одоо манай хүүхдүүд томорцсон болохоор би бас их цэцэрлэг мэтэрлэг сургуулиуд явахгүй байгаа шүү дээ. Одоо манай хүүхдүүд хүртэл тэр суглаа гарч орохгүй би очирлаад ордгоо тийм байсан. Одоо бол их сайхан болж байгаа юм байлээ. Би ер нь энэ оюун эрдэнэ гэдэг залууг бол дэмжиж байгаа. Энэ залуу бол зүйтэй маш зөв юм хийж байгаа. Бас хүчтэй дийлэхгүй юм бол байгаа л баг. Гэхдээ энэ залууг бол би дэмждэг. Энэ засгийн газрын үйл ажиллагааг бол би дэмжиж байгаа. Ер нь гайгүй юм хийж байгаа шүү дээ. Бүгдийг дэмждэг би. Одоо энэ шинжилгээ өөрчлөлтгээд эхэлж гин гэж яриад байна шүү дээ. Энэ нь бол одоо хооштой л харагдах байх. Яг энэ чигээр одоо яах юм бол одоо зөв юм явж байна. Зөвлөрүүлэгт орсон хүмүүс бол угаасаа энэмгээр л илрүүлж өвч хөндлөж байгаа. Одоо тэгэл бодлогоо зөв боловсруулаад зөв яваасаа л гэж байна. Ард түмний ялалт. Монгол ардын нам.